Ох, чаавал нь ирсэн байгаа юм. Баахтуудаа бүгд баяр хүргэе. За тэгээд ээж авдаа хайртай эх орондоо хэрэгтэй. Улс орныхаа одоо сайхан өдөртөгчнөр болоорой гэж хүсье. За. Баярлалаа нэг. За. За нэг баяр хүргэе. Баяр хүргэе. Амжилт хүсье. Би хамгаалсан. За сайтай баяр хүргэе. Та одоо ингээд түүхийг хүн бачаа. Тэ. Боловсрол сайтай баярлж байна. Том ажлын зохион байгуулж байгаа. Тийм олсын нөрөнд өгч явсан. Тэрхээс нэг хэлний төвшин гэж шалгаж байгаа мó. Одоо тэгээд сурах хэрэгтэй шүү дээ. Бэлтгэл сургалтын сайн. Энэ эхний жил учраас бас тэгж байна. Эх жилээс бол хүүхдүүд чинь бүр бэлдээд эхэлнэ шүү дээ. За тэгэхээр ерөнхийлөгчийн илгээл хөтөлбөрийн талаар бол хамгийн ихийг хамгийн тодорхойгоор ярих юм бол та. Мэдээж монголчууд бид нэр энэ сайхан үйл хэргийн тухай бүгдээрээ сонссон, мэдсэн. Манай хүүхдүүд гадагш явж сураад байгаа юм байна. Хамгийн өндөр хөгжсөн оронд нь хамгийн мундаг сургуульд нь сураад байгаа юм байна гэж мэднэ. Тэгэхээр ингээд дотор агуулгын одоо яриач. Мөрөн сүх ерөнхийлөгчийн мөрөн хөтөлбөрт анх бол энэ 21-р зууны Монголын ирээдүйд 2100 гэсэн ийм тэтгэлэг хөтөлбөр байсан. Мөрөн хөтөлбөрт юу гэж туссан гэхээр сум хороо болгоны шилдэг хүүхдийг гадаад сурах гэдэг тийм заалт байсан. Энэ заалт бол 2100 хүүхдийг энэ гэр угааж гэрээс нь 21 аймгийн сум хороо болгоны шилдэг нэг тоглож шилдэг нэг хүүхдийг дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд илгээгээд буцаагаад орон нутагт нь томилж ажиллуулах. Тэгээ энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэг бол энэ салбарын хариуцсан зөвлөхийн хувьд бол миний хувьд ирсэн. Тэгээд олон улсын олимпиад хүүхдүүдийг урамшуулах, тэднийг олимпиадад амжилтаар орсон нөхцөлийг бүрдүүлэх. Нөгөө нэг асуудал нь бол энэ ерөнхийлөгчийн тэтгэлэг төлбөрийг хэрэгжүүлэх гэсэн ийм хэвлэлийн бахарл байсан. Нэгсний Монгол улсын 330 сум 171 хорооноос дэлхийн одоо шилдэг сургуулиудад хүүхдүүд суралцуулах ийм одоо тэтгэлгийг зарлж байгаа. Герман улс ихээр танд ер нь төсөөл бууж гин үү? Амар гатуу орон байх л гэж байна. Амар дэглэмтэй маягийн команд тэгж гардаг шүү. Яг би тиймэрхүү хүн л аа. Чи нь олдон доо. Ямар тэшгэл байж. Энэ аслагдсан сум орон нутаг, за хотын дүүргүүд, Монгол улсын өнцөг булан бүрт адилхан л бас мундаг боловсралтай, хичээл зүтгэл чармаалттай хүүхдүүд байгаад байдаг боловч тодорхой шалтгаануудын улмаас гадаад орчинд сурч чаддаггүй дэлхийн ихтэй сургуульд бас сурч чаддаггүй асуудлууд үүсдэг. Энэ асуудал ерөнхийлөгчийн зүрхэнд удаан байсан юм шиг байна. Төв аймгийн Баянцаан сумын 1-р малчин Цэнгүүдийн Баяр бат гэж хүн байна. Одоо манай ерөнхийлөгчийн маань санаачилсан одоо энэ тэтгэлэг хөтөлбөр одоо миний мэдж байгаагаар 3-4 жил хэрэгжиж байгаа шиг байна. Энэ тэтгэлэг хөтөлбөрийн хүчинд одоо бид нар малчин энгийн ардын хүүхдүүд одоо олон улсын том сургуулиудад ингэж одоо ерөнхийлөгчийн 100% тэтгэлгээр өөрийн хүч чадлаараа ингэж одоо сорлох хөтөлбөрөөр явж байгаад нь одоо гэр бүлийн зүгт манай ах дүүнэр бид бүгд маш баяртай байгаа. Бид төр бодлогоороо төрийн дэр хүмүүний тэтгэлгээр улс орны хөгжилд хэрэгтэй хүмүүсийг бэлдэж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол бид нэр хүүхдүүдэд суралцах боломжийг олгож байгаа. Хоёрдугаарт энэ суралцах боломжийг яах гэж олгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Энийг хүрэх зарчим нь бол мэдээж захиас хэлэх хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгч Улааны улс Ямар сандарч байна? Үгүй зүгээр амар баярлаад гэхгүй. Баярлалаа. Хорцдаг. Дорноо юм ялтай ширээ сумаас. Энэ нэг ерөнхийлөгчийн захиад даалгавар гээд мөрөөдлөө биелүүлэх маш том боломж мэдээж хоёрдугаар болохоор маш том хариуцлага байгаа.
амар үнэтэй боломж ахгүй миний хувьд бол аав ээжийнхээ итгэл тэгээд энэ ерөнхийлөгчийнхөө итгэлийг алдахгүй ингээд бүр сайн сурнаа л гэж баярлалаа, маш их баярлалаа. Мэдээгүй байжгаа тэгээд генет итгэдэг тэнцэн гээд яг яаж ингэж тэнцснээ мэдэхгүй нэгэн сандарч ясан. Нэг итгэв. Ерөнхийлөгчийн илгээлд 2001 Монгол улсын өнцөг булан бүрээс сум, хороо бүрээс эсэлтийн эрхийг шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг жил бүр шалгаруулж дэлхийн шилдэг их дээд сургуульд сургах, төгсөж ирсний дараа эх орондоо ажиллах боломжийг хангах нь энэ хүүхэд хөтбөрийн гол зорилго юм аа. Эсэлтийн ерөнхий шалгалт гэж нэрлэгддэг 12 дугаар анги төгсөөд гаргасан амжилт болох гадаад хэл болон холбогдох хичээлүүдийнхээ хам сосолсон дүнгээр сум хорооноос тэргүүлсэн байвал энэ боломжийг ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр тухайн сум хороондоо 3-аас доош жил суралцсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан. Тэгэхээр яг нэг орчин, нэг нөхцөл суралцсан хүүхдүүд дунд хамгийн шилдгийн шалгуурал. Дундаж үлгээгээр хамгийн өндөр оноог авсан хүүхд бол энэ ерөнхийлөгчийн нэмт итгэлээд хамрагдах болцлоо гэж. Тэг юуцэн хэрэг чумаа шокман ганцаахгүй сарга усаага гит Кэнжру Эс хайртай. Нэ цөөхөө. Чигийн хүлээгээ зээч энэ. төрөмсөл өршөө баяртай байна. Монголтой төдөө дэлхийд дахны алттай мундаг хүмүүстээрээ гэж. Тэгээд баярлалаа. Дэшин гараашоо. Өнгөц харахад нэг оюутны илгээгээд л нэг хүн сургаал авчраал эргээл ажиллаулаад байгаа юм шиг те. Том зургаараа бол энэ монголчууд бидний эрхэмсэг оршихгүй. Монгол хүний үнэлэмж, Монгол улсын одоо монголчууд бидний өөх түүх, өв соёлыг олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр таниулах бас нэг 700 хүн гадаад явцсан байна гэсэн үг. Элсэн сайн явцсан. Одоо энийг бол одоо civil diplomacy гэж нэрлэдэг шүү дээ. Иргэний дипломат үйл ажиллагаа. Манай улсын 21 аймгийн бүх аймаг сумдуудад одоо гадаадад дээд боловсрол эзэмшсэн залуучууд тэгээд гадаадад сурж байхдаа хүний нутагт байхдаа бол харилцан бие биенээ дэмжиж, харилцан бие биенээ хайрлаж харилцан бие биенээ ойлгож хүндэтгэж ингэж нэг баг нэг Монгол болж чадсан юм оюутнууд ирээд улс дотроо бүх сумд одоо аймагуудаараа ингэ тараад нэг сумд нэг биш бүр хэд очих нь шүү. Зарим тохиолдолд тийм байна шүү дээ. Тэгэхээр энэ оюутнууд маань бол яхахгүй ирээдүйд манай улсын хөгжлийг авч явах. Тийм ээ. Яг таны хэлсэн шиг. Эдгээр залуус бидний хувьд гүүр болно. Тэд ирээдүйд суралцж байхдаа магадгүй төгснөөхөө дараа манай хоёр улс ард түмнийг холбож, мэрэгжлийн салбарч хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Бидний хүсэл бол энэ бүхний үр дүнд 50 жилийн турш хөгжсөн сайн харилцааг ирээдүйд авч явах шинэ үеийн залуус төрөн гарах явдал юм. Бид нэр зөвхөн одоо илүү англи хэлтэй те эсвэл илүү сайн оноотой хүүхдүүдийг аваад тахаар илүү сайн сургууль сурсан боломж тэр хүүхдэд байсан боломжтой илийн хүүхдэд одоо шалгарах ийм нөхцөл байдал руу ордог байхгүй. Гэхдээ бид нэр ялангуяа 12 жилийн боловсрол төр бол бүгдээрэнд нь хүртээмжтэй тэг шодрох боловсрол энэ одоо төр өөр олгох ёстой гэж би боддог. 2 метр давхцаж орж ирж байна. Мэдээж маш их баяртай байна тий. Улсынхаа ерөнхийлөгчөөр гаргуулад маш их баяртай байна. Хоёрдугаарт нь маш их өндөр хариуцлага мэдрэгч байна. Би тийм татвар төлөгчдийн хөнгөөр явж байгаа учраас энэ нийтийн алдахгүй өнөө цагийн хамгийн зөв зүйтэй хөрөнгө оруулалт байгаасаа болохыг хүсэж байна. За ингээд бас нэг асуудал бол мэдээж хамрын тойргийн сургууль ичхээр хувийн сургууль, эцсийн сургуулийн хүүхдүүд энд хамрагдах боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ямар боломж бий болгосон гэхээр олон улсын олимпиадын хорон зохион байгуулдаг олимпиадад медальт байрны шалгараад дэлхийн шилдэг 100 багц сургуулиас урилга авсан тохиолдолд тэр хүүхдүүд хамрагдах боломжтой болж байгаа. 2017 онд л одоо нөгөө шинжлэх ухааны академийн хурлыг эзэн би бол их баярлсан. Шинжлэх ухаанаа ингээд дэмждэг байсан байна. Одоо л үнэхээр мэдэгдэж байна гэж харсан. Маш их баярлалаа. Энэ улс орны хөгжил дэвшил бол шууд шинжлэх ухаантай холбоотой шүү дээ. Шинжлэх ухаан хөгжсөн улс орн хөгждөг шүү дээ. Шинжлэх ухаан хөгжсөн улс орн өсөнгөө хөгждөг тийм ээ. Энэ бол одоо шууд хамааралтай зүйл. Тийм учраас төрийн тэргүүний явуулж байгаа бодлого ч гэсэн шинжлэх ухаан суурилсан бодлого байна. Энэ шинжлэх ухааныг одоо бид нар бол нэгдүгээр тавьж байгаа. Монгол улс өөрөө 1911 онд орчин үеийн төр улсаа эмхлэн байгуулсан шүү дээ. Угтхаанд Монгол улс тэр үеэс гадаад руу явж эхэлж байна шүү дээ. Монгол улс
1926-аас 1930 онуудад төрийн бодлогоор улс орныг хөгжилд нэн шаардлагатай мэрэгжилтнүүдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Герман, Франц зэрэг өндөр хөгжсөн улсуудад суралцах 35 оюутныг илгээсэн. Монголын шинэ үеийн утга зохиолын үндэс суурийг тавьсан их зохиолч Д. Нацагдорч тэргүүтээ эдгээр оюутнууд эх орондоо иргэн ирж нийгмийн хөгжлийн их суурийг салбар бүрт тавьж чадсан бөгөөд Германд суралцсан Ж. Дүр сүрэн тэргүүтээ инженерүүд уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн бол Францад суралцсан аюур зан нь Монголын анхны мал зүйч болж орхон үйлдвэрийн хоныг бий болгож нүүдлийн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэс суурьтай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Хүний нөөцөө гадаад улсуудад бэлтгэх энэхүү санаачлал нь Монгол төрийн бодлогын хүрээнд 100 жилийн хугацаанд тасралтгүй хэрэгжиж ирсэн ч зарим үеүүдэд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан саарч зогсонх байдалд орсон. Гэвч өнөөдөр энэ бодлого дахин эрчимжиж илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд үргэлжилж байна. Энэ нь Монголын залуусын анх удаа Франц, Герман руу их сургууль сурахаар явсан түүхэн аялалтай шууд холбоотой. Тухайн үедээ энэ аялал жинхэнэ адал явдал байсан юм. Энэ аялал нь Монгол Германы харилцан ойлголцлын үндэс суурийг эрдэнэс тавьсан. Өнөөдрийн 2023 оноос эхэлсэн шинэ дэдэглэх хөтөлбөр энэ уламжлалыг үргэлжлүүлж байна. Энэ бол тэр түүхэн аяллаа шууд залгамж гэж хэлж болно. Би ч өөрөө яг Монголдоо хамгийн болдоо орон нутгаар орж ирсэн. Анх удаа Германд ирээд анх удаа онгоцон сууж үзсэн, анх удаа галт тэргийн сууж үзсэн, анх удаа усан онгоцон сууж үзсэн. Ер нь бол бүх юм л анхны удаа. Би заавал биотехнологи гэдэг мэргэжлийг сонгосон бэ гэвэл ковид гарахад би яг юм бодсон л доо. Ийм аюултай өвчин гарахад хамгийн их сэргийлж чадах ганц юм нь вакцин байсан. Тийм вакцин гаргаж байгаа хүмүүс нь Герман, Орос, Америк нэгдсэн улс гээд өндөр хөгжилтэй орнууд гаргаж ирсэн байхгүй. Яагаад Монгол ч гэсэн ирээдүйд ийм өвчин гарлаа гэхэд вакцины тийм өндөр хөгжилтэй компанитай байж болохгүй гэж. Тийм болохоор ер нь би нэрглийг ингээл зогсон. Германы ерөнхийлөгч өнгөрсөн жил Монголд айшлах үеэрээ түүхэн баримт бичгүүдийг Монголд эргүүлэн хүлээлгэн өгч энэ онцгой үйл явдлыг дахин сануулсан. Тиймээс энэ нь бидний хамтын түүхийг илэрхийлсэн маш онцгой бөгөөд сэтгэл хөдлөн мөч байлаа. Их зохиолч Нацагдоржийн одоо бүхэл Стефан зурагтай энэ одоо визний анкет байж өгсөн. Тэгээ энийг бол одоо гадаад харилцааны яамных нь улс төрийн архиваас одоо ингэж хуулбарлаж авчиж манай иргэж төгсөн байна. За 19-р зууны сүүлээс л гэсэн үг шүү дээ. Одоо Япончууд яг тэр бодлогыг баримтлаад гадагшаа оюутнуудаа явуулсан байна. Зөвхөн миний хувь хүний ингээд харж байгаа өнцгөр бол дэлхийн 2-р дайны дараа одоо сэргээн босголт хийгээд Япон бол одоо өнөөдөр дэлхийн үндсэн одоо том эдийн засгуудын нэг болтлоо хөгжиж чадлаа тий. Тэгэхээр үр өгөөж бас нэг богинохон хугацааны хагас одоо 100-ны хугацаанд ч юм уу ингээд өгцөн юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр одоо Монгол улсын хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгчийн хэлгэлт 2100 шиг ийм хөтөлбөр үр өгөөж та ер нь ямар хугацаанд өгнө гэж харж байна Японы? Маш богино хугацаанд. Жишээлбэл 1868 онд Япон хилээ нээгээд Мэйжигийн төрөөс байгуулагдсан магцаал гадаад руу олон оюутнуудыг илгээж эхэлсэн. Тэд суралцж ирээд Японд олон шинэ хөгжлийг авчирсан байна шүү. Гадаадд бэлдсэн нь бол их сонин тохиолдлууд бий. Ер нь ихэвчлэн Германд бэлдэж, Францад бэлдэж, Англид бэлдэж. Тэр үеийн одоо хамгийн хүчрэг гурван улс. Тэгэхээр энэ юуг л манайх ч гэсэн энэ түүхийг давтаж яваа. 1990-ад он гараад улс орн ядуу хэцүү байх үедээ энэ боловсролын тийм зээлийн сан, төрийн сан гэж нэрээр те. Эндэл эхлүүлээл гадаад руу сурсан сургаж байгаа оюутнуудыг илгээж эхэлсэн те. Тэгээ эндээс эргэж буцаж ирсэн улсууд нь улс орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа юм шиг. Өнөөдрийн байдлаар 758 хүүхэд сургуультай сурч байна. Өнөөдөр би 269 хүүхэд одоо гаргаж өгөх эхнийх нь хүүхдүүдийг гаргаж өгөхөр ингээд сүнсний бодлого явж байна да. Энэ зорилт бодлого маань амжилттай хэрэгжиж байгаад би баяртай байна гэдгийг одоо хэлмээр байна. Үр дүн нь тун удахгүй гарах гэж найдаж байна. Одоо эхний хүүхдүүд маань сургуулиуд өгсөд эх орондоо ирж штэ. Тэгээд цаг хугацаа бас хурдан юм. Та бүхний гарт эх орны чинь хувь заяа байгаа. Та бүхэн сайн сураа сургуулийн амжилттай сайн төгсчвөл Монгол улс хөгжимч. Тийм учраас та бүхэн бол үндэсний мандайлагч нар шилдэг тэргүүний оюутнууд
Тийм учраас миний үлдүүдээс эх орны чинь хувьд шууд хамаарна шүү заа юу. Тэгээ сайн аваад их зүйл сураараа амжилт хүсье. Дэлхийн улс орнуудын түүхээс харахад оюутнуудаа гадаадд сургах бодлого нь үндэсний хөгжлийн чухал нэгэн хэсэг болсныг бид харж болно. Энэхүү бодлогыг богино хугацаанд эрчимтэй хэрэгжүүлж, улс эх орноо хөгжлийн шин шатанд гаргаж чадсан олон улс орн байдаг. Тодорхой нэг салбар, тодорхой нэг зорилгоор хүүхдүүдийг бодлохоор бэлдээд буцаж ирэхэд нь нөхцөлийн бүрдүүлээд ингээ хамтруулж чадвал Monel брендийг бүтээсэн боловсон хүчин инженерүүдийг Герман, Зөвлөлт холбоот улс болон социалист орнуудад суралцуулах замаар өөрийн хүний нөөцөө бэлтгэж байв. Монгол улсад электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх анхны суурийг тавьсан энэ брэнд 1990 оны ихэнх үед өнгөт зурагт цахилгаан бараа үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байжээ. Тухайн үед мэдээллийн технологийн бааз суурь хангалттай бэхжээгүй үед монголчууд өөрсдөө компьютер бүтээж өнгөт зурагт үйлдвэрлэх нь онцгой амжилт байв. Тэгээ манай ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг төлбөр бол бас адилхан зорилготой. Буцаж ирэхэд нь хамтарч ажиллах нөхцөлийн бүрдүүлж чадвал энэ залуус маань яг Monel-ийн жишгээр гэхдээ зөвхөн нэг салбарт биш, салбарт хувь нэмрээ оруулсан ийм үр дүнг үзүүлж чадна гэж харж байна. Сургуулаа төгсөх үед энээс ч гайхалтай юм бүтээх хэмжээнд бас очихын төлөө хичээнэ. Тийм биз дээ, тий? Бүгдээрээ хичээнэ. Тэгээд ер нь бол ингээд энд байгаа технологийн соёл дэвшлийг нь аль болох улсдаа аваач нэвтрүүлэхийг бид бүхэн бас хичээх болно. Тэрийг бас Монголын анхны машиныг хийсэн. Бас сонирхолтой өстэй тийм Монголоос анх удаа нэг тийм уралдааны машин бүтээлээ гэхээр бас тэгэхээр бас тиймэрхүү юм байна. Миний туршлагаас ингээд сүүлдээ ингээд харахад бол сүүлийн 30 жил бол те одоо нэгсэндээ merit зарчим буюу илүү одоо авьяас чадвар дээр толгуурлж олгогдох хэвээр татварлогчдын мөнгөний одоо санхүүжилт мэдээлэлд ойрхон за эсвэл одоо дарах зэрэг ч юм уу тийм одоо хүүхдүүдэд хүмүүст илүү нэгсэндээ шудраг ус юм да. Шудраг усаар очиж ийм төр зурагтай байсан байлээ л да. Тэгэхээр тэр утгаараа ерөнхийлөгчийн одоо энэ илгээлт те 2001 хүүхдийн илгээлт яг сум орон нутгаас хүүхдүүдийг шалгаруулж авдаг нь илүү тэгш боломж олгосон шудраг одоо хүртээмжтэй боломж олгосон хэлбэр нь болов гэж бодож байгаа юм л да. Элчин цайдын юун дээр ингээд бид хэдийн зураг мургийг ингээд тавиад постлцсон. Тэгсэн чинь ингээд тэрний ингээд мэдээж ингээд ороод ингээд дот коммент уншиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь доор ингээд ямар даргынх нь хүүхэд ирсэн юм бэ гэж байсан. Бид нар л ерөөсөө дарга маргын хүүхэд биш ээ. Жирийн ажлын хүүхэд байгаа. За бид нарыг хаана ирсэн байгаа гэж бодож байна? Энэ бол бидний өдрийн 60% өнгөрдөг газар. Энэ бол Чехийн техникийн их сургууль буюу Czech Technical University in Prague. За бид нар болохоор барилгын инженерийн оюутнууд байгаа. Тэгээд энэ хүн харж байгаа баслан бид нар барилгын инженерийн факультет дээр байна. Би саяхан Твиттерт нэг зураг хуваалцсан юм. Хэрэв Прага хотоос 1000 км-ийн радиустай тойрог зурвал дотор нь 36 улс багтана. Энэ бүс нутаг маш олон соёл, туршлага, мэдлэгийг нэг дор төвлөрүүлж манай улсын хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг. Нэгэн монгол найз маань энийг хараад Монгол улс ийм боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж бичсэн. Үнэхээр зөв санаа. Бид хүмүүсийн солилцоог нэмэгдүүлж, оюутан залуусыг харилцан суралцуулах замаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулах боломжтой. Ерөнхийлөгчийн тэтгэлийн тухайд эхний ээлжинд 8 оюутан сонгогдож, Праг дахь Чехийн технологийн их сургуульд амжилттай суралцж байна. Харин энэ жил 24 оюутан уг тэтгэлэгт өргөдөл гаргасан гэсэн шинэ мэдээлэл ирсэн. Энэ бол маш эерэг өөрчлөлт бөгөөд оюутны тоо нэмэгдсээр байна. Ерөнхийлөгчийн захиад даалгавар гэж актер хариуцлагатай зүйлийг тэр Бачир хөвгөц шууд гарт болчихлоо. Сайн байна. За, хэвэн чи хандгах мөн үү? Та юу? За. За, бид нэр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас яваамаа андагаа. Хөөе надаа би юм өмсгүй юм хийж. Зүгээр. Олон улсын одоо нэр хүнд бүхий ихтэй сургуульд элсэн суралцах ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг төлбөрт хамрагдах урилгыг хөргүүлж энэхүү илгээлтийг хадгалуулваа. Өндөршөө миний руу юм би. Энэхүү тэтгэлгийг аваад улс орон бүрт ингээд суралцж байгаа хүүхдүүд маань ингээд бүгдээрээ яг адилхан зорилготой
өөрсдийнхөө нутгийг эсвэл өөрсдийнхөө улсыг ингээ хөгжүүлэх гэсэн бодолтой байгаа. Австралийн ур чадвар би нэг мэдээ уншсан. Одоо ингээд 280 мянган марийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хүний нөөц шаардлагатай байна гэдэг. Хаана уншиж вэ? Өнөөдөр мянган гар нь одоо төгсч ирэх тэр хүүхдүүд маань энэ салбарт ажиллаж болох уу? Эсвэл заавал 5 жил тэр сумандаа байх ёстой гэдээ тэндээ байгаад байх ёстой юу? Боломжтой. Тухайн хүүхдээсээ шалтгаалаад ямар хэрэгцээ шаардлага байгаас бид нар тохируулгыг өөрсдөө бүрэн хийх боломжтой. Охлоо санаа штэ. Гэтэ эрдэнэ амтлаа. Бэр бачин намчсти. Нэгэн намтаа сайн комбодод ирэхэд хүсчээ. Хүүхдүүд сурч боловсроод ирээд орон нутагтаа яагаад ажиллаатхаа гэд байна вэ гэхээр нэгдүгээр сураад ирсэн хүүхд өөрөө төр захиргааны байгууллагт ажиллаж үзэх хэрэгтэй байна. Ажлын байртай болж үзэх хэрэгтэй байна. Амьдралын туршлагатай болох хэрэгтэй. Тэр үүднээсээ бол сум орон нутагтаа ч ажиллаатхаа тэнцээ бас тодорхой хэмжээнд багшлах шаардлагатай буюу академик боловсрол эзэмшсэн зүйл эхлээд үрээ суулгах шаардлагатай гэдэг юм ярьж байгаа. Цаашлаад альва энэ бас төслүүд рүү бол манай 2100 цагийн хүүхдүүд бол ихэнх нь татагдж ажиллах байхаа гэж итгэж байгаа. I want you to work on this problem. Биднэрт сайхан стипенд байна орж ирсэн. Ирээд миний ингээ бодож ирснээс илүү өндөр зарлахууд хүлээж ирсэн байгаа. Тэр болгоныг одоо би ингээ том хүмүүст юм шиг өөрөө ингээ хариуцах тэтгэлэг авчаад ингээ дахиад би ингээ өөр хүмүүст ингээ төвөг дараа удмааргүй шүү дээ. Тийм болохоор ингээ өөрөө бас жижигхэн ч гэсэн хариуцлага үрээд явъя гэдэг. Тэгээд ажил хайж эхэлсэн. Hello, would you like to try? This is our spring campaign, which is called Spring Crunchy Roll. Red cabbage, cucumber, avocado. Okay. And do you have any allergy? Not yet. So Maybe after this. Would you like some soy sauce? Tiny bit, thank you. Okay. So it's the spring crunch roll. Yeah. Okay. I hope you enjoy it. Thank Have a you lovely very day. much. Thank Thank you. you. Миний яг энд яваа шалтгаан маань бас яг Монгол татвараа төлж байгаа эсвэл яг ингээд ажиллаж амьдарч байгаа зүгээр л Монгол Улсын иргэн гэдэг бүх хүмүүстэй миний яг энд байгаа хамаатай. Энд ирж байгаа маш олон хүүхдүүд байгаа. Надаас гадна яг над шиг адилхан суралцаад явж байгаа. Тэгээд тэр хүүхд болгоны цаана нэг ширээний гэрлийн дор, гэрэл бүрийн дор ингээд өөр мөрөөдөл хийх ёстой даа гэдээ ингээд бодсон байгаа зүйлс байгаа. Тэгээд тэр бүхэн маань нэгдээд тийм маш гайхалтай нийгмийг бүтээх байх гэж би бодож байгаа. Төмийн физикс бас нэг критик масс гэж ойлголт байдаг л да. Яг тухайн критик массанд хүрчээж тогтвортой гинжин уруул явагддаг. Тэрнээс давжээж бол энэ мэн өөрөө тесрэл бий болдог. Тэгэхээр тухайн цаг үед нэг зорилгоор бэлтгэгдсэн юм критик масс бүртгүүц залуусыг бид бэлдэж чадаад ашиглаж чадах юм бол энэ залуус минь өөрөө Монгол улсад хөгжлийн галыг, хөгжлийн тесрэлтийг авчрах ийм залуус болно. Ингээд бид нар бүгдээрээ нийлээ нэг тийм эффект гарна. Маш хүчтэй тийм улс оронд нэг тийм шин тесрэлт болно гэж найдаж байгаа. Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооноос гарч ирсэн баггүй. Тэгээд энэ сууж байгаа Өвранга аймгийн хар орон сумаас гарч ирсэн. Ерөнхийлөгч хичээлгээл гэдэг тэтгэлэг тэнцээд англи дэвчингүүд тэр жижигхэн аймагт тэр Баянгарын хятадууд хүүгүүд ч бүгдээ сурагчид нэг тийм салхи оруулж өгд юм байна гэдэг аюул ойлгосон. Эх орондоо буцаж очиод өөрсдийн эзэмссэн мэрэгжил сурж орсон ур чадвар мэдлэг туршлагаараа дамжуулаад хэдэн 100 дахин илүү тийм үр өгөөжтэй байхын төлөө бид нар одоо энэ ч суралцсан гэдгээ хэлмээр байна. Яг нь бид нар орон нутгийн одоо хөгжлийг яаж хөгжүүлэх үү гэдгийг бол эндээс шийдэх гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор яг орон нутгаас яваад дэлхийн шилдэг сургуультай суралцаад одоо заавал шилдэг гэхгүй шүү дээ. Гадаад өөрхөн тэр хэрэгцээ тийм мэрэгчлэрээ суралцаж хурж ирээд тэгээд буцаад их орондоо ирээд тэр орон нутагт очиж шийдлүүд гаргаж ирэх юм бол маш сайн кейс бол. Надад нэг хөгжил гэхээр өндөр шилэн барилга энэ төр огт биш. Энэ бол хөгжил бүр ягаач биш. Харин надад хөгжил гэдэг бол стрессгүй амьдрал. Тэгээд иргэдтэй ээлтэй нийгмийг л хөгжил гэж хэлнэ. Яг энэ пошос шиг. Тийм болохоор би сумандаа очивол хамгийн дөрөнд нийт тулгараад байгаа асуудлыг шийдсэн бүтэн байгуулалтанд туслан гэж бодож байна да. Энэ ерөнхийлөгчийн илгээл 2100 энэ бидний тавьж байгаа зорилгод ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү? Тэр гадаашаа чадамж бүх залуучуудаа авчиж байгаа имийг сааруулахад энэ тусад туслах уу?
энэ төсөл тусалж таарна л гэж бодож байгаа болоо мэдээж тусалж таарна. Яагаад тэгэхээр эдгээр зорилгонд тий зорилгонд. Яагаад тэгэхээр энэ чинь ерөөсө зөвхөн Монголд биш олон улсын хэмжээнд энэ ойлгогдож байгаа. Би түрүүн бас тэр хэлэх гэж байгаа зогссон байна. Нэгдүгээрт эдгээр оюутнууд маань гэрээтэй явж байгаа. Очоод сурчаад буцаж ирээд одоо улс орондоо 5 жил ажиллах гэрээтэй. Тэгэхээр ирээд үндсэндээ мэдлэг боловсруулалтаа улс орныхоо хөгжил дэвшилт одоо хувийн бай оруулна гэсэн үг. Энэ гэрээ нь өөрөө бодлогын хэмжээнд хийгдсэн гэрээ биш. Оюутнууд маань явна, тэтгэлгээ аавна, сураад боловсроод одоо диплом аваад өргөжлөөд буцаж улс орондоо ирнэ гэдэг. Англи руу явах гэж байгаа. Английн Брислийн их сургуульд барилгын инженер мэргэжлэр суралцахаар явж байгаа. Тэгээд би болохоор Глазгов руу софтвер инженер мэргэжлэр суралцаад тэгээд ирээд мундаг ажиллаж байна. Охиныгоор би 100 хүрээ байж энэ 5 жил басхад тэгнэ. Миний хөрдөнтэй сайхан хүн болж ехөөрөндөө ихийн бүтээж ирнэ. Их сайхан эдэн авчирнда. Яштэй амар сайн бэлдэж байгаа л. Тэгээ нэг яг Яшиг өөр 800 авснаа мэдээд амар баярлж байсан. Эсэлтийн ерхий шалгалт өгч байгаа хүүхдүүдийн дундаж онооны түвшин нэмэгдсэн. Энэ бол бидний энэ хөтөлбөрийн өгч байгаа хамгийн том хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Тийм, хүсэл эрмэлзэлтэй байгааг бүгд мэддэг, өрсөлддөг болсон. Өрсөлдөөд ирэхээр нөгөө анх одоо 5 жилийн өмнө 10 жилийн өмнө өгдөг байсан эсэлтийн ерхий шалгалтын одоо суур одоо дундаж оноо түвшин өссөн байна. Энэ бол амжилт. Бодлого гэдэг чинь тийм шүү дээ. Үр дүн гаргаж ивэл өрсөлдөд идэг те. Үр дүн муутай байна гэвэл зогсоод. Тэгээ би бол энэ үр дүнтэй байх болно итгэлтэй дүүрэн байгаа. Хоёрдугаарт өнөөдөр явж байгаа явц нь бол өөрөө зөв гинэ. Зөв газарт нь байршуулах бодлого нь зөв явж байгаа гэж байна. Амжилттай явж байгаа төслийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Амжилтыг олон багцуулах хэрэгтэй. Хавьтайгаа уулзчихъя. Тэгтээ зүгээрээ угаасаа чиний сураад явж очиод мэдээж хэрэг нутагтай арих юм чинь энэ баргийн зүйлийг бол тавж гарнаа гэж бодчих. Аав маань намайг нэг зэмэлтгүй л дээ. Намайг төлийнхээ хоол исэн ч гэсэн гоё амттай байна гэж хэлчихдэг. Би амьдралдаа бодоод тахны аавда хайртай шүүж эхэлж байгаа юм байна. Тийм болохоор ингэж болтгой хайртай шүү гэж хэлсэн. Сайн сууж байна уу ээжээ? Охиноо сайн байгаа. Мундаг хүн болоод ээжийнхаа ачиг заавал хэрэглэнэ гэж бодож байгаа. Намайг оцоход эрүүл агаараа л гэж хүсэж байна.